За сайн байцгаана уу. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За энэ ард харж байна уу? Ийм гоё бүтээн байгуулалт хийгээд барилгачгаа хараа. Аюулгүй байдлыг бол янзын хангаад ингээд Чикагод жоохон сэрүүхэн талтай. За өнөөдөр бас барилгынхаа явцыг бас сайхан танилцуулъя тийм ээ. За ингээд хамгийн гол нь нэг Америкч маш олон монголчууд бие бинийгаа дэмжих хэрэгтэй гэж яриа л байдаг. Яг үүндээ нэг боддоор дэмжиж байгаа хүмүүс нь бол бид нар л байгаа шүү. Ингээд нэг 20 залуучууд ингээ анх удаага ингээд яг ингээ хамтраад бүтээн байгуулалт хийгээд одоо энэ хараад ингээ хийсэн юм яг ингээ босчоо байж байна. Тэгээ би эндээс гол нэг бусад хүмүүстэй бас нэг юм хийвэл болдсон байна гэсэн санаа өгөөд дээрээс нь бас энэ төслийнхөө ахлагч Амраатагаа нэг сайхан өнөөдөр буу алаадах гээд. За Амраа юу ачих микрофон авчих. Тэр чин дундаа ганцхан микрофонтэй. За. Юу байгаа те? Шилжүүлээд те. За. Шилцэн. За шилцэн. За энэ өдрийн мэндийг хүргэе. За би тэдийн за манай хуйгаа маань яриад өнөөдөр ээлжид лайв өөрөө юм гоё хийх чинь. За тэгээд энэ би тэдийн барьж байгаа хаус ерөнхийдөө одоо дуусч байна. Одоо дотгош байгаа ингээ бүх инспекшн одоо халаалтын за нөгөө тогны дээр нь болохоор зэрэг энэ цэвэр бохор гэх бүх инспекшнгүүд тэнцсэн. Одоо ингээд гадна талын энэ сайдэн гэж ярьдаг те гадна талынхаа энэ юмнууд бүгдийг хийгээд дуусч байна да. За тэгээд удахгүй одоо маркет дээр тавигдана. За ингээд би тэд 3 сараас эхлээд одоо ингээд ерөнхийдөө бүх ажлуудаа ингээд ер нь бол шинэ байшин 5-аас нэг 9 сарын хугацаанд ингээд баригдчихдаг. Тэгээд энэ хугацаандаа бол нэлээд сайхан гоё явж байна. Тэгээ бид нар дараагийн байшин маань одоо яг маргааш 2-7 хоногийн дараа газар авах гээд одоо энэ 5 хаусны цааталт дахиад нэг байшин яг ингээд эхлэх гэж байж байна. За ер нь бол яг бодтой бүгдээрээ ингээд хамтдаа ингээд энэ гоё бүтээн байгуулалтанд оролцох ажил төрлийнхөө хажуугаар манай энэ real estate одоо үйл хөдлөлийн иймд оролцох энэ монголчууд энэ төр байх бол манайхаар ирээд үзээрээ тэгээд энэ хаус одоо ингээд бэлэн болж байгаа юм чи ирээд үзээд дотор нь ороод явж түүр хийж болно. За тэгээ манай Чикаго орчмоор байгаа монголчууд маань ирж бидний ажилдаа танилцж энэ Монгол таавны бүтээн байгуулалтын хамгийн ихний хаус ингээд бослоо. За гоё юу? Яста гоё. За баашинда ойртож байгаа жоохон танилцуулъя. Тэг л да. Тийшээ юугаар онцлог байна. Тий, одоо ингээд ингээ хаус биш харагдаад байгаа юм. Тий, одоо эн чинь болохоор зэрэг тал модерн загварын те энэ уртлын хар сайдингтэй нь болохоор зэрэг урагшаага дөрвөлжин болоод ирэхээр зэрэг гоё модерн загварын ихтэй. Тэгээд дээдлийнх нь тэр дээр бүгдээрээ ингээд нэг булан дээр нөгөө гэрэлнүүдтэй. Тэгээ энэ ч бол гэрэл интернаас нь. Тэгээд энэ уур тал нь болохоор сая өнөөдөр энэ Рангадар ус зайлуулагч хоолой тэр дээдлийн ус зайлуулагч хоолойноор эндээ холбогдоод энэ доотлын энэ дээр ягаад нөгөө хаусныхаа уур тал руу бороо энтер орох юм бол ус нь тэг дээрээс нь яахгүй шууд гадагшаага энэ хоёр хоолоогоор нааш яриад эндээс шууд гараад энчээ ингээд тарагдаа явна гэсэн. За бусад нөгөө walk out basement нөгөө basement дээр гардаг ийм хаус шүү дээ манайх тий. Тэнгүүт тэр цаад талынх нь энэ хоёр талынхны юмнууд нь болохоор зүгээр шууд цаашгаа ингээд ороод явчих. За тэг үзүмж энэ төр бол янзын гоё одоо жишээлх юм бол гараж нь болохоор энэ цагаан өнгөтэй цаатлынх нь хар өнгөтэй хаалгатай тэгээд цонхтой тэгээд тэр цаатлынх нь хаалга болохоор зэрэг бусад хауснуудыг болох юм бол өндөр 10 фитийн өндөртэй нөгөө RV жижиг завь мэв орох зорилттой цаатлынх нь ингэжсэн энэ болохоор зэрэг хоёр зүгээр шууд машиныг ааш тэгээд ер нь тэгээд шинээр байр авах сонирхолтой улсууд байх юм бол энэ 30-59 за энэ байшин дээр ирж та нар үзээрээ хуйгаа бас доор бидний хаяг интер юмаа тавьчих бах. Тэгээд цаг аваад ирээд үзээд уулзаад шинэ байшин бариулах юм уу? Эсвэл одоо ялгаануудыг биднээс асууж урьж болно. Энэ хажуу талд гарах уу? За сайхан яриад тэгээд энэ хажуу талаасаа болохоор зэрэг яг ийм харагдаж байгаа нөгөө walk out гэж байгаа нь болохоор зэрэг basement-ээс гардгийг хилж байгаа те look out гэдэг нь болохоор зэрэг нөгөө basement-тэй зүгээр цонхтой тэргээр хардаг. Энэ болохоор зэрэг basement-ээс шууд гараа явчихна. За одоо ингээд сайдинг ийм цагаан тэгээд ийм гоё юутай болохоор өнгө үзэмжийн хувьд бол үнэхээр гоё. Энэ хараа 100 хоёр талдаа ийм хауснаас гадагшаа гарсан ийм усны хоёр
баруун зүүн талдаа 2 юмтай тэгээд ногоо могоо услах юм эсвэл эндээс ус аваад гоё юунуудаа хийгээ явчихна. Тий. За энэ болохоор зэрэг ийм том энэ хараар татсан байгуугаад нь шууд юу байгаа. Тэгээ эндээс хойшоо гарах юм бол 3 давхар хойноос ингээ харахаар зэрэг 3 давхар хаус. Тэр доотлоосоо шууд бейсментээс шууд гараа явчих. Эндээс амар гоё харагдаж байгаа шүү дээ. Тий. Тэгээ одоо удахгүй нэг энэ даг энэ нөгөө балкон нь болохоор зэрэг ямар нөгөө бариул энэ төр хийх нь одоо авах байгаа улсууд нь бас энийг сонголтоо байна тий хар юу гэх юм уу цагаан өнгөтэй гэх юм эсвэл өөр төмөр нөгөө бариул энэ төр хийх юм уу гэдэг энэ сонголтыг ингээ үлдээсэн байгаа юм. Тэгээд манай энэ хаус одоо ингээд удахгүй хамгийн доотлолт бол одоо 700-аас 850-д ингээд юун дээр тавигдах юм болов яах юм бол бараг л тий ер нь бол бараг сая гарна ч юм уу ингээл яах. Бид нар гэхдээ одоо манай ирээлстэд энэ төр эннийхээ ажлыг хийгээ явж байгаа. Эдэн дөрвөр яаж зарах уу яах вэ? Бид нар ямар хаус өрөөд байгаа вэ гэхээр зэрэг яг энэ шиг хаусыг бид нар жоохон одоо нөгөө манайхаар одоо өндөр үнэтэй газар байгаа шүү дээ тий. Газар нь жоохон өндөр аваад одоо жишээлбэл 300-400 мянган доллар газар аваад яг энэ шиг хаус барихад бид нар ингээд энийг бараг сая 800-аас 2 сая 500 болгох ийм value-тай, ийм үнэлгээтэй ийм ажлуудыг одоо бид нар ингээ хийгээд манай компани энэ манай нийлс улсууд ингээд энийг хийгээд дуусгах чинь да. За тэгээд Америкт барилга үйл хөдлөлттэй холбоотой бүх юм дээр надтай холбогдож болно шүү. За яаж ийн хоёг юм. Хөрөнгө оруулах хүмүүс явах юм бол. Өө тий. Үйл хөдлөлийн Америкт үйл хөдлөлттэй болох, байшин авах. За дээр нь ингээд хамтарч үйл хөдлөлтөөр бизнес хийж байгаа шүү дээ. Тиймэрхүү яг бодтой юм хийх юм бол бид нартай холбогдорой. Бид нэр бол тэгээд хүссэн газар чи ямар байшин барьж өгье, ямар одоо dream home хүсэж байгаа яг тэр болгоно чи яг ингээд. Тэгээ бидний яг онцлог байна. Гана. Юу гэхээр зэрэг би тэд нар бол одоо ингээд үйлдвэрт очиод үйлдвэрийн байшин гэж барьдаг. Бид нар яг ийм custom home барьдаг. Тэрүүгээр амар онцлог. Ягаад тэгэхээр custom home чинь жишээлбэл ямар өндөртэй байх юм, эхнийх нь давхар, хоёр дахь давхар нь ямар шүү байх юм. Тэгээд өрөөгөө хаана хийх юм те. Хэдэн өрөөтэй хийх ингээл энэ болгоныг анханаас нь ингээд одоо захиалагч нартайгаа бид нар яг ингэж сууж агаад тэгээд тэр хийдэг хөөх. Тэгэхээр зэрэг айгүй гоё. Одоо чинь энэ picture одоо манайх чинь нэг ямар виндоу гэдэг бол энэ нэг одоо энэ болохоор зэрэг ийм мануул нөгөө иргэдэж онгоодог тийм цонхнуудтай дотроосоо тэгээд жишээлх юм бол ийнийгээ тэгц чинь за манай энэ байшинг хажуудлах гэдэг тэр хаусных гээл тэгэхээр чи ийм дөрвөлжин цонхоогоос дээшээ ингээ онгож ирдэг. Инээс ихтэл хамаагүй ялгаатай ингээл зөвхөн гадна тал нь ингээл сайдинг ингээл тэгэхэд энэ дээшээ ийм дандаа одоо ч дандаа хөндлөн ийм гадна талын сайдингууд Америкт ихэнх байгаад байгаа шүү дээ. Одоо сүүлийн үеих болохоор зөв ийм бүр ингээд дөрвөлжин одоо ийм дээрээсээ доошоо ийм чиглэлтэй ийм сайдингуудаар хамгийн сүүлийн үеих болж хувирж байгаа байхгүй. За нэг иймэрхүү өнөөдөр сонтой байна да. За баярлалаа. За тэгээ нэг иймэрхүү ингээ ажилдаа явж байна. За тэгээ манайхан сайхан дэмжээд уулзах учрах хүмүүсээ уулзаад тэгээ түрүү нэг амраа хэлж байна. Тэгээ яг нэг үйлдвэрийн зориулалттай байшингууд яг хэдийгээр хурдан босдог ч гэсэн тэгээд яг үннийг хэлэхэд бид нэг өөрөөнийхөө том жижигийг сонгох, өөрчлөх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр яг энэ кастом гэдэг ингээд өөрсдөө хийдэг нь болохоор яг нэг хийх гэж байгаа хугацаа зарцуулж байгаа ч гэсэн хамгийн гол нь бид нар хүснээрээ өндөр нам, өргөн нарийн, өнгө будаг гэд ямар материал орох уу, илүү дутуу одоо ямар гоёл хэрэглэх үү гэдгээ бүгдийг сонгож олдог болохоор тэгээ нэгэнт ингээд нэг ганц удаа байшин барьж байгаа юм чи анханасаа бүх юм өөрсдийнхөө хүснээр хийчихвэл тийм ээ. Тэгэхээр энэ ингээд яалтчгүй ингээд custom house ингээд давуу талтай юм байна. Тэгээ энэ дээр сайхан ирээд уулзаад уучраад илүү дутуу хөрөнгө оруулалт хийх хүмүүст ингээд нээлттэй байгаа шүү. За тэгээ гавыг нь ажиллаа игээ яваад байна. Ингээ сайхан бичлэгийн минь сайхан дэмжээд янз бүрийн share, comment, тэгээ лайкер бам. Тэгээ удахгүй тэгээ дахиад уулзцгаая тийм ээ. За баяртай манайхаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй.